Small gigs. Do you have any questions, Evan? Аялын мань оргил хэсэг буюу Ливерпул хотоор аялсан манай нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхлэж байна. Хьюстон өртөөнөөс Ливерпул хөдлөх галт тэргэндээ суудсан эдгэн цагийн дараа Ливерпул хоттой хөл тавина гэж бодохоор хүүхэд шиг хөөрж байснаа нуух юм. Манайхан тус тусын суудлуудаа сууж аваа сэтгэлээсээ хуваалцгаасан юм. Ливерпул явах галт тэргэндээ суучаа сайхан байна. Сэтгэл маш их тогтж байна. Шууд галт тэргэн цагийн өөрөөр таарахгүй байна. Манчестер дамжиж явах юм байна. Цонхон онгохгүй. Ертөнц цонгийн нар сар гэдэг аялалгүй сонсоод юм бүгдээ Европоор аялж байгаад бас. Бидний аяллаа дааттай юм бичээр одоо Монгол даатгын салбартаа хэрэгжүүлж ингээд Монгол даатгал байна. Бидний маш дэмжиж ингэж бас ингэж оролцсон бол бид нар бас талархалтай байгаа. Ер нь бол даатгал гэдэг чинь маш чухал хэрэгтэй зүйл шүү дээ. Ялангуяа ас хотод ингээд аялаад явж байгаа тийм ээ. Бүгд явж байгаа одоо. Аялал нэг эрсдэл болон таагүй зүйлээс та бүхэн даатгаж ингээд санаа амар зорчих. Боломж зорчих тийм ээ. Тийм боломж олгож байгаа. За тэгээд биег сайн тодорхой ярьж бид нар манай Монгол татвар бидэрт бол аялын бүтэн татвар гэж байсан. Яг гоо бүр иж бүрэн татвар гэдэгт нь болохоор ослын үед, өвдөх үед, за бас ачаа бараагаа алдах үед бас одоо нийслэг хойшлох, сонгослоос авчрах гэдэг тийм үед бас энэ асуудлыг шийдэж өгч байгаа юм байлээ. Тэгээд 8 хүндээ бүрэн татвар хийсэн. За ер нь тэгээд хол газар аялж байгаа, ингээд группээр аялж байгаа, олон газар орох, олон холбоос их хүмүүс бол даатгал маш хэрэгтэй юм байлээ. Ачаа бараа авдаг, хоцрох их бүх хэрэгслээс хамгаалдаг. Монгол даатгалында баярлаа гэж бас хэлмээр байна. Монгол аймгийн болон сумаас гараад 4 өдөр болсон байна. Наашаа манайхан явахаар болоод бид чинь 5 сарын 2-нд ниссэн тийм ээ. Наашаа 5 сарын 2-нд ниссэн. Тэрний өмнөх өдөр 5 сарын 4 сарын 30-нд болгоноос гараад тэгээд явсаар хагаад 5 сарын 1-ний орой шөнө 11 цагт орж ирээд өглөө өөрөөр 11 цагт орж ирээд шөнө 11 цагт орж ирээд өглөө өөрөөр хамгийн зүйлээ амжуулаад хамт олон цаана нийлээд наашаа зэрэг явж шээ. Чингисийн 10-т одоо маргааш Эмфилдт орж тоглолтоо үзэн Эвертны ботны иргэн за 10 гол шим махад нэг 4 за би нэг 3 тэг юм 2 тэгэр өсчих болоо. Шууд тоон буураад байна уу? Тэр гараад явж яа тийм. Тэгээ хойч болоо гэж бодчих. Бид Лондонгоос шууд Ливерпул орох маршрутаа хэдиж Ливерпулийн Lime Street-ийн өртөө засвартай байсан тул Манчестер хотоор дайрч Ливерпулийн төв өртөөнд очиж буух болсон. Манчестер хотын хажуугаар өнгөрч явхад үс дайсныхаа газар нутгаар явж байгаа сэтгэл өөрийн ирэхгүй төрж байлаа. Биднийг Ливерпул хотод очихдоо зэрэгцэн алдарт Sir Alex Ferguson зодгоо тайлсан юм. Галт тэргээр 2 цаг гарын явж хүрэх байсан тул замдаа Англи орны зам тээвэр, хөдөө аж ахуй болон мал аж ахуй, мөн гайхалтай сайхан байгалыг нь багтан биширч явлаа. Яг л Harry Potter кинонд гардаг байгаль бидний замд маш ихээр дайрлаж байсан юм. Яаж зүгээр байх вэ хөлрөө гарган 5 гар бас суугаад амжлаа. Бидний суусан хэсгийн уртхан суудалд 2 Европ залуу сууж явсан бөгөөд тэдний нэрийг Neymar болон Dali гэдэг. Ливерпулийн домог John Arne Riise-ийн нутгаас ирсэн залуус бидний адил Everton-т их Derby тоглолт үзэхээр алиж байгаа нь энэ юм. I'm from Norway. My name is Brede Neymar. I'm looking forward to watch Liverpool beat Everton tomorrow. Okay. How many years do you support Liverpool? I've supported Liverpool from I was born. Oh, Really? Grown up with them. wow, nice. It's in the family. Oh. How long? How many times have you been in Liverpool? I've been in Liverpool 3 times. This is my 4th.
Oh, 4. So, and I've been to England a couple times more, not in Liverpool. Say something about Norway and. Norway is a very nice country. We have many hills and fjords, and the people are entertaining. Неймарк Дали хоёрт фэн клубын зүгээс бяцхан бэлгээ гардуулж өгөөд цаашаа бид Ливерпул хүртэл ханиндаа аялсан юм. Бид замдаа хид хідэн өртөн дээр буужсан галт тэргээс олж хамгийн сүүлийн Ливерпулийн төв өртөө хүрэх энэхүү Битлзийн зурагтай галт тэргэнд суулаа. Энэ галт тэрэг дотор нь сууж яваа нутгийн иргэд бүгд л дотн санагдаж байсан юм. Нилийн хідэн галт тэрэг дамжсан эцэс бид Ливерпулийн төв өртөөнд ирлээ. Энд Норвег залуустайгаа дурслалын зураг татуулаад хотын гудамжлуу гарахаар яарцгаав. Улаанбаатараас гараад ерөнхийдөө 72 цаг арай хүрээгүйч бараг 72 цагийн дараа ингээд Ливерпулд ирсэн байна. We'll show the world how football's played. My Liverpool, the cup will always rule. Come and join us. Тоглол сэтгэл хөөрөлдөө эцэгтэй тулж боломжсон байдалтай л өртөөний үдээр гудамжлуу гарлаа. Сайн уу Ливерпул минь. Энд биднийг Ливерпулд амьдардаг хэдхэн гэр бүлийн нэг отгоо ах чимгээгч хоёрт толж авах гээд хэдийн ирсэн зогсож байв. Ливерпулийн залуучууд Лондонгийн залуусаас хувцсны стил үүрмэс дүр төрхөөрөө ялгарч байсан юм. Ингээд нэгэнд ирсэн тул буудлуугаа чор таксидуудын хуваагдаж суусгаагаад хөдлөлөө. Буудал маань тоглолтын тасбар авахд зүг захиалагдсан Holiday Inn Express хэмээх сүлжээ бодол байсан юм. Такси бүрт GPS байгаагаад түүгээрээ замаа төвөггүй олон бидний саадгүй өргөжүүлэх ёстой ажээ. Бидний буусан Holiday Inn Express хотын төвөөс нэлээд хол буюу 7 милийн зайд байсан замдаа Ливерпул хотынхаа нэгэн хэсгийг үзэл сонирхох боломж олгож байлаа. Ливерпулд өндөр байшин барилга маш цөөхөн. Хотын төвөөс жаахан холдод 2 давхар байшин бүхий хороолоод зах хязгааргүй үргэлжлэнэ. Бидний хуваагдаж явсан таксины жолоочид нэг нь Ливерпулийн фэн, нөгөө нь Эвертоны фэн байсан. Эвертоны фэн залуугийн таксинд суусан хэд маань замын туршилт өдөө хатгалтанд өртөө явсан юм. Эхнээсээ Ливерпул иргэд ямар шооч алей хочин болохыг ойлгож явлаа. Бууд хүрэх замд Эвертоны Гүүдсэн паркийн хажуугаар өнгөрсөн бөгөөд энэ бидэнд тийм сонирн биш. Эндээс ганцхан маялын цаанд буй улаан ертөнцид бидний сэтгэл санаа эдийн очиод байсан юм. Ингээд Ливерпулийн хойд хэсэг Новсли бүс байрлах буудалтай ирлээ. Энэ бичлэг дээрээс өмнө ярьж байсанчлан хоёр жолоочийн талаар харж болох юм. За ингээд ирээд манай Утанбаатар гэр бүлтэйгээ бидний тосоод буудалд ирээд бид нар буудлынхаа өрөөнүүдээ авчаад байж. Тэгээд одоо ингээд сайхан гэрийн хуушур хийгээд ирсэн. Хуушур гоё наа. Англид ч ерөөсөө ирээд Монгол улсын зэрэглэл хаалсан. Хуушур идлээ. Өчигдөр Лондонд бас Монгол гуралтай шиг бас ийдсэн. Монгол төвлөж хөөцөө ийдсэн, гуралтай шиг ийдсэн. Одоо хуушурч. Бидний тосч явсан буудал төрөж өгч Монгол хоолоор дайсан утгаа ах чимээгч хоёртой маш их барьснаа илэрхийлье. Ах эгч хоёр Англид 8 жил, Ливерпул 2 жил амьдарч байгаа бөгөөд Монгол хүмүүстэй уулзаад явуулсан. Утгаар дагуулж явах сайхан байна хэмээж байсан юм. Бид нэгэнтэй л хүсэн хүлээж байсан нутагтаа ирсэн болохоор ядарч байсан ч амраад суугаад байх хүсэл огт байсангүй. Бушуухан чимдээс аваад ажиллаж аваад хотын төвдөө танилцаар боллоо. Ливерпул хот гэр шиг мэл халуун дулаан санагдаж байсан болохоор энд юунаач юмэлгүй. Кафтан аргагүй алхацгааж байв. Гэхдээ тэглээгээд аялын даатгалгүй яаж явж болох вэ? Монгол даатгалтайгаа байсан болохоор бүр чимээх зүйл байсангүй.
Итгэлээр жигүрсэн хүмүүний оргил төрөх хүсэлд хязгааргүй. Гагцхүү сайтар боловсруулсан төлөвлөгөө бэлтгэл ажил хамгаас чухал. Амжилтын дэс үүрэг хариуцлага зөв хуваарлсан багийн эв нэгдэлд оршдог. Бибинээсээ хамаарал эрслийг үрдчлэн харж зөв чигийг тодорхойлох өдөрдөгчийн хариуцлага өндөр. Оргил төрөхөд бидний эсвэл хамаарах гадаад орчин үргэлж таатай байдгүй. Болзошгүй эрслийг байнга дагуулдаг. Хүслийн оргилууд зогсолтгүй тэмүүлжгүй хүмүүн та альва эрсдэл бүхнээ бидэнд даадаг. Хүмүүний амгалан гарч гүрдэж үр хүрээдвийг итгэлээр хөглөн. Монгол даатгал. Оройн 20 цагийн үед наран шинхийг харсан шигэ Ливерпул хотын төвөөр алхах ямар сайхан байсан гэж санав. Ливерпулийн албаасны дэлгүүрийн гадаа шинэ өмсгөлийн сурталчилгаанууд хэдийн тавигдаад гисэн байсан ч хараахан зарж эхлэегүй байв. Бид ганц нэг дэлгүүрээр ороод Ливерпулийн алдартай газруудад нэг Альберт Дог усан бомб руу явцгаасан юм. Альберт Дог нь 1800 оны үед байгуулагдсан бөгөөд Ливерпул хотын хамгийн том усан бомб дэжээ. Уг усан бомбд дэлхийн 2 дугаар дайны үед маш том үүрэгт оролцсон бөгөөд Британий усан флотын бааз энд төвлөрч байсан юм. Энэ хавьяас алдарт Титаник хөдлөж байсан түүхч бий. Энд л Битлсийн музей, Титаникийн музей байдаг. Мэдээж Альберт Дог алдарт Мерси голын эрэг даган байрлана. Мерси голын нөгөө эрэгт Ливерпулийн дагуулт хот New Brighton, Birkenhead гэх мэт хотууд бий. Мөн энэ Ливерпул хотын консулын газрын алдарт Daily Live Board-тэй барилга байрлана. Ливерпулд ирсэн эхний өдрийн аялал ерөнхийдөө дуусахтай шахандаж бид буцаад хотын төлөө орж хоол унд олж идээд ерөнхийдөө амрах тал руугаа болов. Буцаж байх замд уушин газруудын үүд нээлттэй байх бөгөөд хөгжим нүргэж хөгсөн залуугаа оролдож байгаа нь Ливерпул хотынхын шоудах дуртай гэдэг нь эндээс харагдаж эхэлсэн юм. Тэрнээс гадна хулгайн харьцан гогтой санагдж байсан. Эвертоны дэмжигч өсвөр насны өгөөд бидэнд ирж баахан англиар өдөө хатгаж байгаад дугуйгуунаа даалга болоод өгж билээ. За Ливерпул ирсэн байж байна. Дугуйгаар насаад явж байна. Тэгээд энэ юу нас жоохон сэрүүхэн байна. Далаатай байх учраас сэрүүхэн байдаг гэж байна. Энэ Ливерпул байдаг шиг байна. Бид нар жин тий. Бид нар өөрсдөө ингээд яг энэ Ливерпулийн хүмүүс болохоор залуучуудын продукттай юм нэмгэн тавцтай гэж чэйз нүцгэн бүгд нэмгэн уцтай авсан ингээд хараад даахаар байна. Бид нар цамцтай бол ингээд жоохон жинтэг маягтай болж чинь өөрсдөө чирэг хүмүүс байд юм шиг байна. Weekend таарсан болохоор бас их шоу болж чинь нэгэн ууж идсэн, наригсан хүмүүс байна. Та бүхэн сая бичсэн дээрээс харсан баг гэдэг. Ер нь бол тийм байна. Яг гэхдээ даунтаунаар нэлээ явлаа бид нар бас шопинг хийлээ таалагдчихэв. Гоё байна. Яг нэг хүсэж мөрөөдөж ирсэн газар болохоор их гоё байна. Одоо тэгээд эндэртэй нэгдэн нийлэн соёлын үхээр угаасаа яг л үг гэдэг нь яг л бүхэм шингээсэн гэдэг нь угаасаа харагдаж байна. Даваа цахлаа гэдэг бүхэм гоё байна. Бошоог маргааш тоолсон. Одоо ингээд явж хоолндоо орцоо. Тэгээд энэ бол ингээд намайг юм шиг юм байна. Арай бас Scouse Pub биднээр орж үзэх байх. За тэгээд маргааш тоглолт төртөл тэгээд явна да. Сарай нэвтрүүлэг үзэж байгаа шүү. Бүр гоё маргааш үзүүлнэ. Scouse Bar орё. Маргааш Ливерпулийн алдарт Мерсисайдын дерби өдөр. Тимээс эртхэн унтаж амраад өглөө өрлөн босч Анфилд цэнгэлтгэлүүгээ явах ёстой байлаа.
минутын дараа такси ирлээ. Одоо тэгээд Anfield руу тоглолтоо явлаа да. Go to Anfield. Одоо тэгээд очиод баанараа дэлгээд ингээд Үүрээр бол бороо ил шивэрсэн байна. Тэгээ одоо яг бид нар хордоод өдөрт нэг жоохон хөө гэх юм хараад жоохон үлдсэн ингээд яцгаад юм жоохон байлтаа байна. Одоо Anfield яваад эндээс Anfield гэж хэлэхгүй байгаа. Одоо Anfield ээж аагаар гэдэг юм шиг стайл гэдэг юм аа гэж юм. Одоо тийм аялах derby derby гэж таа. тийм хаа. Westside Derby. Outside the Shankly gates, I heard a cop-eyed calling. Shankly, they have taken you away, but you left a great 11 before you went to heaven. Now it's glory round the fields of Anfield Road. Ингээд домогт Anfield-ийн зүг явж байна. Тэнд агуу тамирчид тоглож, дасгалжуулагчид, хизээжүүл мартах 96 фанат тэнд л байсан. Scabs төмний бахархал хайртгүй Стивен Жерардын гэр болсон Anfield цэнгэлдэх. Ойртох тусам л улаан өмсгөлтнүүдийн тоо өсөж, энэ тэнд Ливерпулийн оролт малгай тэмдэг заргалангуунууд харагдана. Тоглолт орон нутгийн цагаар 13 цаг 30 минут нэглэх байсан бөгөөд бид өглөөний 10 цагт Anfield цэнгэлдэхийн гадаа хүрэлцэн ирлээ. Outside the Paisley gates, I heard a cop-eyed calling. Paisley, they have taken you away. This is Anfield. You left the great 11 back in Rome in 77. The red men, they're still playing the same way. All around the fields of Anfield Road, where once we watched the King Kenny play and Cruddy play. Stevie Highway on the wing, we have dreams and Сэтгэл хөдлөл үнэхээр дээдсэгтэй тулаад байсан энэ үед Anfield-ийн нийш хэрэг шорооч гайхалтай мэт санагдаж байлаа. Арай ихийн сэтгэл хөдлөлөд даран тоглолтын билет авахар Paisley Gate-ээр орж тасалбар түгээх хэсгээс тасалбаруудаа авлаа. I heard a cop-eyed moaning. Алдар Shankly биш Paisley Gate. Тэг Cop тэмдэг гээд бидний зургатаар удаж зургийг нь харж байсан тэр бахархлуудаа нүдээр харах гайхалтай сайхан мэдрэмжийг өгч байсан. Ер нь Anfield орчмыг дүрслэхвэл эзэн багийн дэмжигчид ард талдаа цугладаг. Ард тал гэдэг нь суудлаараа бол яг Cop stand-ийн ард талд. Тэр талдаа багийн official хэлбэр, билетийн касс, музей, хоолны газар зэрэг байрладаг. Бид хэд ихлээд гар дээр худалдааг сонирхсон ба тэр үед багийн official хэлбэр арай онгоогоогүй байв. Манайхан тэр аваар хэсэг үйлдэж гар дээр худалдааг сонирхон билетээ гар дээр авцгаасны дараа алдарт би Shankly-г өшөөний өмнө зураг татуулж ойр орчмоор алхан танилцж энтэн зураг татуулан бусад копуудыг сонирхож байсан ба цаг категориос дойл харамсан сум шиг өнгөрч байв. Гар худалдаан дээр оролт сарвчтай малгай, ноосоо малгай, ингрийн тэмдэг, төлхөөрний осор гэх мэт зүйлсүүд маш их бөгөөд бидэнд бүр дилдэн чигтгэж очилдог аргуудын лигийн цомны дөөр амьлыг хүртэл үзүүлж байлаа. Тэр яваар баанаа дэлгэн зураг хөргөө авахулж байхад утгийн копууд бидний их л сонирхолтой байв. Гатны усаас ирсэн копуудаа зураг авахулж мөн орон нутгийн Barclays Premier League гэрүүд амраах ярьслага хүртэл өгөөд амьдсан юм. now it's glory round the fields of Anfield Road. All round the fields of Anfield Road, where once Ийхүү явж байтал багийн дэлгүүрч онгоож ооч хэрэгтэй байсан ч бид тэслэхгүй явж орцгоо. Ливерпулийн дэлгүүр нэг давхартай бөгөөд үүдээр ормогт шинэ өмсгөлийн промошнууд хаасаагүй байв. Домог тоглогчдын номнууд, бэлтгэлийн цамц, хуучны өмсгөлүүд, гадуур өмсгөж болох фэшн утаснууд, пүү цүнх гээд бүхий л зүйлс энд бий. Энд Ливерпулийн логотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүн хэдэн 10-аараа байгаа. Шинэ өмсгөл зарсантай холбоотой Ливерпулийн хуучин өмсгөлүүдийн өмнө хямдарсан байсан юм.
Тоглолтын өмнө Монгол руу мэдлэгээ илгээх байсан болохоор Sky-ийн хуудасаар саадгүй холбоо барьж мэдлэгээг ямар ч байсан саадгүй үзэгчдэд хүргэсэн билээ. Sky-ийн эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Та яг одоо 244 орны 400 гаруй операторуудын GSM сүлжээн дэх олон улсын роуминг үйлчилгээтэй хамт хүссэн газраа очихоор аян замдаа гарах гэж байна. Хэрвээ та дуртай газраа альжуулаа тайлж амрахдаа ажил хэрэгэ бүтээхдээ хэрэгтэй бүхнээ алгандаа багтаагаад хамт байхыг хүсвэл хамгийн өргөн сүлжээ бүхий Sky-ийн олон улсын роуминг үйлчилгээг хэрэглээрэй. Танд амжилт хүсье. Тавтахтай сайхан аялаарай. Их дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт. Ийм төд хөдөлгөөн тоглолт эхлэх цаг маань ч төхөж бид цэнгэлтгийг нэгт орж Shankly Gate, Hillsborough дамиалсан 96 хөгжөөнд дэмжигчийн турслан өшөө зэргийг үзээд тоглолт руугаа яаран орох хэрэгтэй боллоо. Хэдийн нөхөрсөг дарбыг итгэж морьтой цагдаа нар хаасаагүй гарсан байв. Anfield маш олон орох хаалгатай хаалганууд нь маш нарийнхан. Хөл өмгийн цэглэлтүүд бүгд л ийм байдаг байх гэж бодогдсон. Орохдоо билетийнхаа баркодыг уншуулахад иргэдэг хаалт нь онгойдог. Бидний суудал нэлээд дээшээ байсан тул тэр аваар хэсэх зургаад тулах банераа дэлгэх ажлууд маань эхэллээ. Төд хөдөлгөөний эсрэг багаас Тим Ховард, Ливерпулээс Брэд Джонс нар гарч ирэн халаалт хийж эхлэцгээв. Ингээд үндсэн баг гарч ирж халаалт хийх цаг болжээ. Бид кара зөрөөсөн банераа дэлгэж бариад хар чангаараа ухаалж байлаа. Баг гарч ирдэг хонхлын үүдэн хэсэгт зурагчид байх бөгөөд орон нутгийн сонингууд Премьер Лиг, Ливерпулийн зурагчид байсан тэр юм. Маргааш нь бидний зураг Ливерпулийн сайт, Премьер Лигийн сайт, Английн сонингууд гээд дэлхийд хаяар дүгсэн байлаа. Бидний хувьд Anfield дор Чарта багийнхаа тоглолтыг үзэж хүссэндээ өрч мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байсан ба бидний хэн гэдгийг мэдэхгүй. Харин монголчууд гэсэн маш том тодтол 6000 орчим майлаас ирсэн зэрэг тодруулах зүйлүүд байсан бөгөөд бид өөрсдийн мөрөөдлөө биелүүлэх гэж явсан ч Монголын хөл бөмбөгийн фануудын төлөө болсон гарцаагүй юм юм. Гарааны 11 болон сэлгээний тамирчид өөр өнгийн майкаар ялгардаг бөгөөд тусдаа бэлтгэл хийж харагдсан. Ийхүү тоглолт эхлэх цагч болж тамирчид буцаж орсон ба хамгаалтын ажилтнууд биднийг суудалдаа суухыг шаардлаа. Бидний суудал нэлийн дээр тул тэнд банер дэлгэдэг байх шаардлагагүй байсан тул цааш нь хэмсэн ба тоглолтын дундуур камер төртөөг шалтгаан нь тэр юм. Ингээд тамирчид гарч ирэхгүй суудалд очиж Anfield даяараа You'll Never Walk Alone гэдэг дуугаа дууллаа. Яг энэ дуу дуулж байх үед огшоод ирснээ дургүй. Тэнд байсан бүх хүмүүс оролтоо дээшрэгж уугдаг дуулах үед талбай байтгаа юу ч харагддаггүй юм лээ. Энэ үеэр Copstan чих нь утгаараа харагдаж туг талбай банеруудаа гарган амируулсан. Том банераа зүүн доод өнцгөөс нь дээшээ тултал нь явуулж баруун тийш гүйлгэн тулгаад доош болгож хураадаг юм билээ. Иймэрхүү байдлаар тоглолт гэж бид ч нийгэм суулаа. Тоглолтын хувьд хэдийгээр гол оргож уур амьсгал үнэхээр тасархай байсан. Манай баг хамгийн олон чант дуулдаг гэдгээр алдартай бөгөөд ялангуяа Copstan бол тоглолтын турш бараг бүтэн дуулсан. Энд нэг зүйлийг онцлох ёстой бөгөөд тэр нь Everton-ийн фанууд. Нэг хотын Derby гэдэг бол утгаараа тэмцэл бөгөөд Ливерпул хотоор явах үед Английн хөл өмгийн хамгийн амжилттай хот гэдгээрээ бахархсан. Тэрнийгээ тунхагласан тэмдэглэгээтэй их таарах болно. Тиймээс ч Everton-ийн 3000 фанууд манайхтай тоглох бүтэн 90 минут дуугадуулж манайхантай үтсэн бөгөөд өөртөөх нь тал руу бөмбөг гарах, тоглогчид ойртох үед улам ширүүлж гар хөлөөрөө занган дайрч манай тоглогчдыг өдөө атгах дуунд дуулж хөдөлгөөн хийж үзүүлэн эсвэл гандан буурахгүй байсныг тэмдэглэх зүйтэй. Хэдий тийм боловч нэг хотын Derby, Hillsborough-гийн дурсгалд хүндэтгэлтэй ханддаг зэрэгээс нь шалтгаалж тэдний хүндлэхгүй байхын аргагүй. Нэг цогцолтын дараа Anfield тэрээр уулга алдаж байгаа.
нэг хаалт, нэг такл, нэг пас өгсөний дараа нэг хүн шиг л баярлаж хөөрч байгаа зэрэгээс харахад тэндээс жинхэнэ хүлэгмийн гайхамшиг кафег мэдэрнэ. Бас муу тоглож байгаа хүмүүстэй тэр болгон найрсаг хандахгүй. Буруу болон хоошоо пас өгсөн тохиолдолд босч ирээд өөрийг нь сонсож байгаа мэтээр зангаж гарна. Би түлээсээр байгаад баг хамгийн сүүлд Анфилдаас гарсан ба тэр хаваар жоохон алхаж байгаад дөрөвтэйг уулзсан ба манай хүн тэр авийн нэг паб тоглолтоо үзсэн байсан. Бид такси аваад явах гэж байснаа тоглогчид гарч ирж байгаа гэдгийг мэдмэгц гархаалган дээр нь очиж хүлээж зогссон ба энэ ч үр дүнгээ өгч хэд хэдэн гар үсэг авч чадсан. Старэж, Агер, Шкертл, Ковтиньо, Даунинг, Рена зэрэг тоглогчдыг харж Агер, Ковтиньо нараас гар үсгийг нь авсан. Оотгоо тэнцчлээ манайд. Тэгээд багийнхнаа тоглолтыг өөрснөө сандаа нүслээ. Фэнүүдийн уураас ямар нэг мэдэртэй Эвертны фэн одоо өсөг дэрби гэж ярьсан мөртлөө яг дотроо үнээр тийм байдгүй байна. Хоёр багийн фэн орох суучаад би гэдэг ингээд хуруугаар заагаад янз бүрийн дуулдаал тийм байт юм байна. Тэгээд тоглолт тасчихсан бас. Тоглолтын уур амьсгал ширүүнд хангалттай хүмүүнийтлэг тэмцэлтэй байна. Тэгэхээр алдчихсан та. Mas баг хоёулаас хоёрыг нэ суусчихсан. Хамгийн урдыг нэ сууссан шиг. Айгуу тод. Цонхын одоо энэ хаалгаар одоо тоглож тасалчуудад ч ер нь гарч явт юм байна. Тэгээд энэгээр ер нь фэнүүд ингэж одоо ингэж энэ хашааны энд байж байгаа гар үсгч юм уу? Тийм гар барих зураг дараач юм тийм бид нар ямар ч сая энд байж байгаа байсан хэрэг гарч одоо гар үсгс авсан. Ямар ч зинээр таны таагны гар үсгс оруулаа. Манайхан тэгээд байж байгаараа манайд Ковтиньогийн гарын үсгийг бас авсан байгаа. Энд Ковтиньогийн гар үсэг. Бид гар барьлаа. Тэгээд ямар ч бас тоглолт маань тэгдгээр тэнцсэн гэсэн бид нар үнэхээр хайпи байна. Тоглолтоо гар үсгийг авлаа. Ямар ч сан. Яаж байгаа нөө. Энд байна. Үндсэн сайтн дээр бол одоо манайхны баннерын зураг гарсан байна. Бид нар өөрсдөө бас гарсан. Бас нэг зорилго биелсэн байна. За тоглогчдыг бас эндээс харлаа. Ахлагчийг харлаа. Starage, Agger, Coats, өрмөгдийн Downing, Skirtle. Бүгд гарч ирлээ нэг усаа бүтэл ингээд. За тэгээ ямар ч байсан манай Монголоос ирсэн анхны группийнхан 8 үлээ ирсэн. Тэгээд сайхан тоглолтоо үзчихлээ. Сэтгэл Mercedes сайтаар би үзлээ. Сэтгэл өндөр байна. Хамгийн гол нь их олон хүний гайхшрууллаа. Авчирсан, зөж ирсэн бүгдээ тий 100% давуулан 200% давуулан биелүүллээ. Гол үзээг болохоос. За одоо маргааш бид нэр Ливерпул одоо ер нь видео үзэж шопинг гэдэг Anfield туурын, стадион туурын. Тэгээд бас Anfield тур бас дотор нь яг ямар үед юм бэ? Авралын лигийн 5 одоо тэр мөнгөний цомыг яг амдаар харуулнаа. Энэ өдөр аяллаа үлдсэн үйл ажиллагаа буюу Anfield тур хийх ёстой байсан юм. Бидний нэг нөхөр дагуулж үзүүлэх боллоо. Тур маань Centenary Stand талын хаалгаар ихэж орох ба хориотой зүс. Үүдний хэсэг болон багийн түүх гэх мэт зүйлүүдийг танилцуулснаар эхэлсэн юм. Үүний дараа би цааш явж дасгалжуулагчийн болон эзэн багийн хувьд сол хөрөөгөөр орлоо. Эзэн багийн өрөөнд ороод би зураг татуулж эхэлсэн ба хөтчийн зүгээс сэтгэлийн хөөрлөө дарж зураг төр зогсон. Өөрийн талархах тайлбарыг сонсохыг хүсэж байсан. Бусад багуудын шинэ стадионыг бодвол манай хуучин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч эзэн багийн өрөөг одоо хүртэл хуучны хэв маягийг хадгалж үзсэн талаараа хэлж 1970-аад оны алтан үеийн зурагтай харьцуулж зочин багийн өрөө бол арай ондоо гэж хэлж байсан юм. Зочин багийн өрөөнд дэлхийд танигдсан том багуудын жерсэн дээр тэр багууд Anfield-д ирж хэрхэн хожигдож байсныг бичиж орхисон байх ба энэ нь сэтгэл зүйд нөлөөлөх арга гэж ойлгож байлаа. Масаж хийх. Энэний дараа алдарт This is Anfield дээр зураг авах болж бас нэг мөрөөдлөө биелүүлсэндээ. Уг конклоор гарч Anfield руу орох ба бидэнд дотоод байдлыг танилцуулж мөн Копстендийн өмнө очиж зураг авах боломж олгосон.
Ийхүү сэтгэл татам Анфилд төр дуусгаад бид багийн музей рүү орлоо. Музейд мөн л багийн түүх, хуучны өмсгөлүүд, авсан цом шагналууд гээд бүгд байх ба өмнөх үеийн тоглолтын тойм, гоолын бичлэгүүд гарч байсан. Хэрвээ завтай байгаад хүсвэл өдөржин байж уг бичлэгүүдийг үзэж болох бөгөөд даанч бидэнд тийм их зав байхгүйг урд нь хэлж байсан билээ. Европт алдартай аваргуудын лигийн цомыг үүр татгалах хэрэгтэй дөрвөн багийн нэг нь Англид бол цор ганцаараа гэдгийг үргэлж бахархах бөгөөд энэхүү цомтой танилцж зураг авахуулах боломж олгож байснараа бас нэг онцлог юм. Тавдугаар сарын 7-ны өдөр бид өглөө эртлэн босч буудалдаа тооцоогоохийн ачаа саваа баглаж ресепшн дээр үлдэн мэйлүүд лөө хөтлөлөө. Мэйлүүд манай буудлаас холхыг 3-4 майл байсан баг. Баанараа дэлгэж аваад доторхыг ажилтал машин нэг харагдахгүй. Үүдний харуулаас асуудал ганцхан пеперайна байгаагүй. Өнөөдөр хоёр дахь өдөр тоглогчдоос Рейна өглөө ирээд хийсэн бололтой сая гараад явчлаа. Бусад тоглогчдын хувьд бол өнөөдөр харин чөлөөт цаг таарсан юм шиг байна. Одоо та бүхэн харж байгаа мэйлүүдийн үр зогсож байна. Одоо байгаа үтгийн талбай тэр хаалга харагдаж байна. Энд манайхан бэлтгэлээ хийж бацаадаг байх юм даа. Одоо тэгээ бид нар ийшээ гоогаад нэг бэлэг юу авчирсан тэрийг өгн хийж байлбарж өгчөөл энэ ажилтнуудын нэгэнд ч юм уу те. Тэгээд зорж авсан бэлгээ өгчөөл явцгаан да. Бусад тоглогчид Английн Bounding Day буюу тоглогчдод илүү хоорондоо илүү ойр байхад зориулсан өдргээд гольф гэх мэт зүйлс тоглоод явсан байв. Тоглогчид ирэхгүй гэдэг сэтгэл гонсоосонч мэйлүүдийнхээ ор зургаад татуулаад Монголоос авчирсан бэлэг дурслалын зүйлсээ гардуулахаар багийн арын албаны хүмүүсээс дуудуулахад хэвлэл мэдээллийн ажилтан Стив Астад гэж залуу гарч ирээд бэлэг дурслалын зүйлсээ гардуулахад тоглогчдын өдөр заавал өлөхөө амласан юм. Liverpool FC. Mongolian Liverpool fan club. We will put them in the players' pigeonholes as a gift. Oh yeah, yes. Oh, wow.
Харин манайхан бэлтгэлийн баазыг орж үзэж болох хэсгийг лавлахад бичлэг хэлбэрээр орж болно гэж хэлээд биднийг дагуулсан бэлтгэлийн талбай руу алхлаа. Яаж зүгээр байх нууцаар жоохон бичлэг хийгээл амжсан. Ингээд нэг л мэтгэд бид болсон байлаа. 7 хоног нэг л мэтгэд өнгөрч энэ хугацаанд ихч зүйлийг амжуулсан байна. Монголын Ливерпулийн фэн клубын төлөөлөл болсон 8 залууынхөө хүсэл мөрөөдлөө биелүүлж Монгол улсынхаа нэрийг ч гаргаж ирлээ. Магад таны Ливерпул очиод Монголоос явнаа гэвэл бидний танаас асуух юм билүү. Ямар ч байсан энэхүү нэвтрүүлгээр та бүхнийг уйдаагаагүй гэдэгт огтхон ч хэрэгцэхгүй байна. Ливерпул нь Премьер Лигийн мөнгөний цомыг Анфилд цэнгэлэгтээ авчирх тэр үед бид буцаж ирэх болно. You never walk alone. Small gigs. Class. Do you have any questions, Andy?